За өргөдөл гомдлуудаа бид нэр цуглуулсан чинь Монгол даяар эмний асуудал нэгт орчлоо гэхээр итгэхэд жоохон хэцүү л байна. За яг 126 гишүүдээс 78 нь тойрог дэвшсэн. За бүх хөдөө орон нутгийн тойрог дэвшсэн гишүүдэд 2 сонгуульд амнуулж иргэд маань ганцхан л юм хэлээд байгаа. Тэр нь энэ арширны үйлдвэр, энэ малын гаралтай түүхийдийг бид нэг боловсруулчих юмсан бүгдийн жалганд хаяад байна гэдэг. За ахмадууд Монгол улсад нэг 250 гаруй мянган малчин өрөх байгаа. За хэдэн хүн эмэн дээр гомдолж явдгийг би мэдэхгүй байна. Тийм олон 200-300 мянгаараа өвчин тусчаад эмээ авахгаа яваад барахгүй байгаа. Тэгээ бүгдээрээ нийлж гомдол өчээд байгаа гэж би бодохгүй байна. Малчид бол өглөө улгын энийг асууж гишүүд рүүгээ ярьж байгаа. За дараа нь ахмадууд байна. Яг тойргоос одоо байнга ярьж байгаа хүмүүсийг хэлж. Тэтгэвэр 600 мянга байсан. За одоо нэг 700 хүрэх гэж байгаа шиг байна. Тэгээд юмны үн хэтэрхий өсчлөө. За тэгээд одоо төлш 6000 гарах гэж байна. Тэтгэвэр юм байна гэдэг. Ингээд өдөр болгон шухал ярьж байна. Тэгээд хөсөлтөж бичиж байна. Гараар зайлуул зарим нь өчтсөн байх юм, зарим нь компьютераар ач зэнрээ гууж байгаа шивүүлэл ирэх юм. Тэгээ яаж ч удсан бодит амьдрал дээрх байдал тэгээд одоо байгаа тайлан хоёрыг харахаар зөв миний мэдрэмжээр л ав зөрөөд байна. Би нөгөө та нарын багт орж тоогоогүй учраас. Тэгэхээр энэ дээр та хэд маань яг ирж байгаа суугчлаа тоо баримтуудаа яг зөв гэдэгтээ хэр итгэлтэй байгаа вэ? Өнөөдөр яг хангаан бүсийн тойрог дээр л энэ хоёр асуудал хамгийн өндөр вэ шүү. Бусад бүсүүдээс асуухад ер нь хүн амынхаа тоог бодсон ч гэсэн ийм байх шүү. Би л 300 мянган малчтаас илүү 300 мянган хүн эмийн хөнгөлөлт идэх гээд гомдод яваад байна гэдэгт бол би итгэхгүй байна. Тэгэхээр энэ тэтгэврийн асуудал малчны түүхийдийг боловсруулах асуудал яг энэ өргөдлийн дүн нэгтгэл дээр чинь хэдэд явсан бэ? Энийг асуугаад хариултаа авчаад тодруулъя. За, хэн хариулах уу гишүүний асуултанд? Хэрэглэхийн сайд их хоёр сайда хэн хариулах уу? Тэтгэврийн асуудал, малчдын мал ширний одоо үнэлгээний асуудал, өргөдөл гомдлын асуудлууд ямар хэмжээнд хэн байна, хаана байна гэдэг асуултанд. Тэтгэврээс мөхцөл дарга байгаа юм байна тийм үү? За мөхцөл дарга микрофонтой газар эхлээд очиж суугаадах уу? За 6 номер мөнхцөл төрийн нарийн бичгийн дарга. За гишүүний асуултанд хариулъя. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам төрийн нарийн бичгийн дарга мөнхцөл. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бол нийгмийн даатгалын ерөнхий газар тэтгэвэр авагчдаас тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар өргөдлүүд олноор ирж байгаа. За 2025 онд 26 оны төсвийг хэлцэх үеэр тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлаар одоо төсвийн байнгын хороо холбогдох байнгын ороонууд дээр өргөдлийн байнгын ороон дээр ч гэсэн бас ажлын хэсэг гарч ажилласан. За үүнтэй холбогдлолтойгоор тэтгэврийг нэмэгдүүлэхэд шаардлагатай нэмэгдлийн хэмжээг нийгмийн даатгалын санд дундч тэтгэврийг 8.6% нэмэгдүүлэхээр холбогдох хөрөнгийг улсын хурлаас баталж өгсөн. За энэ 8.6% гэдэг маань яаж гарч ирсэн гэхээр 26 оны хүлээгдэж буй инфляцийн түвшингөөр нэмэгдүүлэхээр ингэж төсөв батлагдсан. Энэ төсөвт багтаан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн. За дунджаар тэтгэврийн хэмжээ 9% нэмэгдсэн. За ингэснээрээ дундаж тэтгэврийн хэмжээ 930 мянган төгрөгт
хүрсэн байна. 2025 онд унаж тэтгэврийн хэмжээ 850 мянга төгрөг байсан. За тэтгэвэр авагчдын тоо 525 мянга орчим хүн байна. За хоёр төрлийн шин чанартай өргөдлүүд ирж байна. Тэтгэврийн доод хэмжээ авж байгаа тэтгэвэр авагчид тэтгэврийн хэмжээг 1 саяас 1 сая 500 мянга төгрөг болгож өгөөч гэсэн юм хүсэлт ирж байна. За мөн түнчлэн тэтгэвэр авагчдын бас тодорхой хэсгээс итгэл зүйрийн 2023 онд итгэл зүйрийг шинжилэн тогтоохдоо 2013 оны хүртэлх цалингийн дээд хязгаарыг сая 404,000-аар хязгаарласан. За энэ хязгаарыг илүү 2023-24 оны үн ханшид нийцүүлэн өсгөж өгөөч гэсэн ийм хоёр төрлийн шин чанартай өргөдлүүд ирж байгаа. Тэгээ энэ өргөдлийн асуудлаар эргэлт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг бас өргөдлийн байнгын орооны дэргэд ажиллаж байна.